Ковидээс хойших бол одоо аялал жуулчлалын салбар бол нэлээд бас хөгжиж байгаа. Мэдээд хөгжиж байгаа хэрэнгээр бол өрсөлдөгч маш олон байгаа. Энийг бол өрсөлдөгч гэхээс илүүтэй энэ аялал жуулчлалын салбар бас хөгжлийн нэг төвшин ахиж явж байгаагийн нэг бол гэж би бол өөртөө боддог. Гэхдээ энэ заавал олон салбар ингээ маш зөв өрсөлдөхгүй бол магадгүй энэ аялал жуулчлалын салбар чи өөргээд нөгөө үн цэнэ алдах юм тохиолдол байдаг. Яг гэвэл нөгөө олон компани хэд хоорондоо өрсөлдөөд ингээх нөгөө чанар үйлчлэгээ талдаа өрсөлдөхөөс илүүтэй нөгөө аль болох бусдаасаа өрсөж нөгөө хүн авахын төлөө тэ одоо нэгсэн нөгөө микро шиг хүнтэй л явж ивэл хамаа авахгүй гэдэг шиг тэгж байж болохгүй. Энэ бол чанар байх ёстой. Тийм учраас бол өрсөлдөөний үн мөнгөн дөрөс биш нөгөө чанар үйлчлэгээний соёл дээрээс бас өрсөлдөх нь хамгийн чухал. Энэ бас аялал жуулчлалын том хөгжил баг. Дээрэс нь аялал жуулчлалын нөгөө үнэхээс илүүтэй нэг эн чинь нөгөө гадаадын аялал эн чинь гадагшаа гараад тэр орон нутаг тэр аймгийн тэр гэж нөгөө хүнээр овогдож ярихгүй эн чинь Монгол улсын аялал жуулчлал Монгол улсын жуулчд гэдэг үдсээ хандж байгаа учраас манайхан ирэн ч юм уу одоо Оросын хэлээр ч юм уу манжуур хэлээр ч юм энэ гарлахад бол монгол жуулчин гэж ярьдаг. Тэрэн дээрээс ч гэсэн бид нар бол маш одоо соёлтой үйлчлэгээ, соёлтой одоо аялал бол бид нар бол аялагч нартаа санал тавьдаг. Ягаад гэвэл эн чинь бол цаашдаа Монгол улсын нэр явж байгаа